шүү дээ. Улсын их хурлын гишүүн Батнасан Мөнхбаатар Дэлгэр сайхан нараас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурл 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүрийн 23-ын 2-ын 1-д заасны дагуу хуулийн дагаж мөрдөх хугацааг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөх саналыг хэлэлцэж дэмжсэн болно. Түүнчлэн дээрх асуудлыг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжилтэй холбоотой дагаж мөрдөх журмын тухай хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн болно. Байнгын хорооноос эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, саналын томьёолыг бэлтгэн та бүхэн тараасан байгаа. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга болон саналын томьёолыг хэлсэн шийдвэрлэж, хуулийн төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Оюун дээр гишүүнд баярлалаа.